За агаарын бохирдлын чанартай холбоотой хэд хэдэн үндсэн шалтгааныг бид нар бас судалгаагаар, ажлын хэсгээр, шалгалтаар гаргаж тогтоосон байгаа. Хамгийн ихний шалтгаан бол мэдээж нүүрсний хэрэглээ. 2019-с 20 онд бид 320 мянган тонныг хэрэгжилж исэн бол 21-ээс 20-с 21 онд 430, 21-ээс 22 онд 620 мянган тонн буюу шахмал түвшний хэрэглээ бидний анх үйлдвэрлэж исэн хэмжээнээс 2 дахин шахмал түвш хэрэгжилж байна гэсэн үг. За энийг бас яг үнэтэй холбож тайлбарлаж байгаа юм байгаа. Өнөөдөр түүхийн нүүрс бол 8,000 төгрөг байна. Тэгэхээр 8,000 төгрөгөөр нэг шудаа нүүрс авах уу, шахмал түвш авах уу гэвэл одоо хэрэглэгчид бол 1875-аар шахмал түвшээ түлхүү авч чинь. Нэгдүгээр шалтгаан. За хоёрдугаар шалтгаан бол нийслэлд төр оршин суух 6,510 иргэн бүртгэгдсэн байна. Бүр оршин суух нь 6,510. За төр 20,500 иргэн. Өөрөөр хэлбэл 26,000 иргэн өнгөрсөн хугацаанд одоо